2000 оны 6 сарын 15-нд Ганжийн баг сургуулийн 2 дугаар ангийн сурагч 8 настай Ким Сүнжээ охин алга болдог. Үүнээс удалгүй 1 жилийн дараа дахин 6 настай Ким Хаян охин алга болсноор нэг мужаас 1 жилийн зайтай алга болсон эдгээр охидын хэрэг илрэлгүй үлдсэн ч олон жилийн мөрдлөгийн эцэст с ิจ гтэн гарч ирдэг. Найман настай Ким Сүнжээ охин бага зэрэг хэл ярианы бэрхшээлтэй бүрэг ичим хийж гэлээ үе тэнгийнхэнтэйгээ чадах чинээгээр найзлах гэж хичээдэг. Тэр дундаа төрсөн ахтайгаа хамгийн их ойр дотно ах нь түүний хамгийн хайртай хүнээс гадна хамгийн сайн найз нь. Тэд үргэлж гар гараасаа хөтлөөд дуудуулж инээмсэглэн сургууль руугаа хамт явдаг. Хэрвээ тэдний нэг нь хичээлээ төрүүлээ таарчих юм бол сургуулийнхаа гархаалганы урд идэг бичиг хэрэгслийн дэлгүрт очиод нөгөөхөө хүлээдэг. Ингээд 6 сарын 15-нд Сунжуугийн хичээл маргааш нь хээрийн аялалтай байсан учраас 1 цагийн өмнө тардаг. Ахынх нь хичээл тарах болоогүй байсан учраас Сунжуу хүлээж авахар бичиг иргэн дэлгүр рүү явахаар болдог. За ингээд 3 цаг үед хичээлэн тарсан ах нь дүүтэйгээ уулзахаар дэлгүр рүү гүгээд очтол дүүн байдаггүй. Иргэн тойрондоо хайсан ч бас байгаагүй. За магадгүй өөрийг нь орхиод гэрлүүгээ явчихсан юм болов гэд гэртээ очсон ч бас байсангүй. Ингээд аав ээжтэй хэлээд тэд Сунжууг алга болсон гэж цагдаад бүртгүүлдэг. За энэ өдөр бол Сунжуугийн ахынх нь амьдралын хамгийн том харамсалт дагуулсан өдөр болсон. Цагдаа нар охины сургуулийн иргэн тойронд хайлтаа эхлүүлж сурагчдаас охиныг асуухад аз олж хідэн хүүхэд тэр өдөр Сунжууг харсан байдаг. Үдээс хойш 2 цаг 30 минутаас 2 цаг 50 минутын хооронд тэдгээр хүүхдүүд гэрлүүгээ явах замдаа бичиг иргэн дэлгүүрийн үүдэнд сууж буй Сунжууг харсан. Гэвч 3 цаг 10 минутын үед ердөө 20 минутын дараа өөр нэг сурагч охиныг өөрөөсөө нилээд ах 3 сурагчтай алхаж авахыг нь харсан байдаг. Гадаад харагдах байдал дээр нь үндэслэн ахлах ангийн 3 хүү гэж тодорхойлдог. Тэд сургуулиас 500 м-ийн зайд Сунжуугийн гэрийн эсрэг зүг рүү чиглээд явж исэн. Ингээд шүнжин охиноо хайж нойргүй хонсон гэрийн хэнд нь өглөө үүрээр 4 цаг 10 минутанд дугаараа нотлсон дуугаараас дуудлага ирдэг. Аав нь тухайн дуудлагыг автал юу ч хэлэхгүй сонсч ирснээр тасалчихсан. Мэдээч аав нь охины алга болсонтой холбоотой байх гээд гэрээсээ гараад ажиглахад гэрийнх нь гадна нэг хар машин зогсож идэг. Гаднаасаа дотор нь ямар хүн байгааг нь харагдахгүй байсан учраас аав нь ойртоход тухайн машин гэнэт хурдтай хөдлөөд явчихсан. Тэр өдрийнх нь орой 6 цагийн үед нэгэн иргэн хотын төвийн дагалдах хэрэгслийн дэлгүүрт Сунжуутай их адилхан охин харснаа хэлдэг. Бараг мөнгө идэвхтэн ч итгэлтэй байгаагаа дурдсан. Энэ үедээ Сунжуу ахлах сургуулийн 3 хүүхэдтэй хамт байгаагүй харин 20 болон 40 насны 2 эрэгтэй хүнтэй хамт байсан гэж хэлсэн. Гэрчүүдийн мэдээлэлд үндэслэн цагдаа нар ам зураг гаргаж эргэн сурвалжлах хуудас тараан тусган даяар хайсан ч тохирох хүн олдоогүй. Охиныг эрен хаах ажиллагаа өргөн цар хүрээг хамарсан ой мод, сургуулийнх нь ойролцоох талбай, эзэнгүү байшин байрлах гэд бүхэл газруудыг шалгаж, Ганжины машин замуудын камерыг нийтдээ явж өнгөрсөн 1400 гаруй тээврийн хэрэгсэлд дүн шинжилгээ хийж үргэлжлүүлэн орон даяар зураг тууц тарааж хүүхэд хамгааллын байгууллагуудаа хүртэл хамтарч ажилласан ч охины сураг гарахгүй уул мөргүй алга болчихсон. Үүнээс хойш 1 жилийн дараа 2001 оны 6 сарын 1-нд 6 настай Жунган баг сургуулийн 1-р ангийн сурагч Ким Хаян охин алга болсон. Охин өдрийн 1 цаг 30 минутанд ангийнхаа хүүхэдтэй хамт сургуулиасаа гарсан. За тэд хамт алхаж агаад Гэгэн Жозеф охидын ахлах сургуулийн ойролцоо явган хүний замаар гарч тэндээсээ 2 тишээ салаад гэр гэрлүүгээ явсан. Гэсэн ч охин гэртээ очоогүй. Хаяны сургуулиас гэр хүртлээ алхахад 40 минут явдаг. 6 настай охины хувьд ингэж ганцаараа хүн ам цөөн сэрэг замаар явах нь аюултай. Эцэг эх нь охиноо алга болсон талаар мэдээтгэд цагдаа нар 2 таамаг гаргаж ирсэн. Эхнийх нь замдаа осолд ороод хин нэгэн түүнийг эмнэлэгт хүргэсэн байх, эсвэл хулгайлагдсан. Цагдаа нар дахин томоохон эрэл хайгуул хийн охидын ахлах сургуулийн 721 сурагчаас мэдүүлэг авсан. Тухайн өдөр тус сургууль дээр спортын арга хэмжээтэй байсан учраас хин нэгэн охиныг харсан байж магадгүй гэж найдсан. Энэ үедээ мөрдөн байцаагчид нэг зүйлийг анзаарсан нь Ким Хаяны алга болсон газар нь 8 настай Ким Сүнжүүгийн алга болсон газраас 1.2 км-ийн зайтай байдаг.
Алга болсон охид хоёулаа бага сургуулийн сурагчид хоёулаа сургуулиасаа 6 сард харих замдаа агаарт замрах мэт алга болсон нь энэ хоёрыг хоорондоо холбоотой юу, цаана нь нэг хүн байгаа юу гэх зэрэг с ิจ тамгууд бий болсон. Орон нутгийн сонины веб хуудсанд нэг эмэгтэй өөрийгөө Ким Хаюуныг хоёр эрэгтэй хүнд хөргөж өгсөн. За тэд охиныг Бусан хотын гудамжинд гуйлган ашиг олж байгаа гэж бичсэн байсан. Мэдээж энэ зүйлдээ гэмшиж байгаа учраас энэ талаар бичгээр шийдснээ ч дурдсан. Цагдаа нар IP хаягаар нь хайж Сончооны PC-ний газарт очсон ч тухайн эмэгтэйг олж чадаагүй. Тэр үед хүүхэд хулгайлж гуйлгах хэрэг түгээмэл гардаг байсан үе. Мөрдөн байцаалд урагшлахгүй гацаж энэ янзаараа олон жилийг өнгөрүүлсэн. Ингэж явсаар 2008 онд Ансан хотын бага сургуулийн сурагч 8 настай Наяа охиныг хүчирхийлж ирэмдэг болгосон хэрцгий хэрэг гарч Солонгос улсыг тэр аяар нь цочирдуулсан. За та нар ч гэсэн сонсч ирсэн байх тухайн хэрэгтэн согтуу байсан гэх шалтгаанаар 12хан жилийн ял аваад 20 онд суллагдаад хүмүүсийн эсэргүүцэл бол бүр дээд зэгтээ тулж бүр жагсаал хүртэл хийж исэн. За ингээд энэ хэрэгээс үүдэн Солонгос улс даяараа алга болоод урт хугацаанд олдоогүй хүүхдүүдийн хэргийг дахин нээх шийдвэр гаргасан. Ганжины цагдаагийн газар ч юм уу адил ажлын хэсэг гаргаж тухайн үед хоёр охины хэрэг дээр ажиллаж исэн үеийн нотлох баримт гэрчийн мэдүүлэг зэргийг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж эхэлдэг. Дахин үргэлжлэгийн явцад 2000 онд гаргаж исэн ам зурагтай тохирохуйц нэг хүн гарч ирсэн. 2000 онд хэргийг шалгаж явах үедээ тухайн хүнийг хэрэгт холбох баримт хангалттай гарч ирээгүй учраас хэрэг үүсгэж чадаагүй юм байна. За энэ сэжигтэнг Ма гэсэн нэрээр дуудана. Энэ Ма гэх этгээд нь аль хэдийн шоронд байгаа. За учир нь гэвэл 2002 онд X эхнэрийнхээ төрсөн дүү хөнөөсөн хэрэгээр 15 жилийн ял аваад хоригдсон юм байна. Үүнтэй холбоотойгоор нь Магийн хуучин эхнэрийг олж уулзахад цагдаа нарт аимшигтай зүйл хийсэн нь хэдэн жилийн өмнө гэрээ цэвэрлэж байхдаа видео бичлэгнүүд олдог. За зүгээр л киноны хуурцаг байх гэж бодоод нэгийг нь тоглуултал нөхөр нь тэр бичлэг дээр бага насны охиныг хориод гинжилчихсэн бэлгийн хүчирхийлэл үлдчихсэн бичлэг байдаг. За бичлэг дээр харагдаж байгаа охин бол алга болсон хүүхдүүдийн нэгтэй адилхан харагдаж байсан гэж хэлдэг. Бас бичлэг хийгдэж буй өрөөгөнч таньсан нь Магийн өөр нэг орон сууцны байр байдаг. Энийг нь мэдснийхаа дараа эхнэр нь салах болсон ч эхнэрээ өөрөөс нь салах гэлээгээд уурандаа дүүг нь очиод хөнөөчихсөн юм байна. Мөрдөгчд Магийн эхнэрээс бичлэгтэр гарч исэн охиныг дүрслээд үзүүлээч гэхэд шинж тэмдэг нь 2001 онд алга болсон Ким Хаюун охиныхтой тохирсон. Дараа нь Ким Хаюуны зургийг үзүүлэхэд Магийн эхнэр энэ охин яг мөн байна гэж хэлдэг. За энээс хойш удалгүй дахин нэг хүн гарч ирсэн нь Минсу гэх өсвөр насны хүү. За энэ хүү бол Хаюуны сурч ирсэн сургууль бас сурдаг. Минсу цэцэрлэгт байхдаа цэцэрлэгээд хараад гадаа ганцаараа тоглож байхад Ма түн дээр ирээд хөнгөн зууш амттан санал болгоод гэрлүүг авч очсон. Очсныхаа дараа хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үлдэж байгаа бичлэгнүүдээсээ үзүүлээд удалгүй Минсу ч гэсэн хүчирхийлсэн. За цагдаа нар эхэндээ энэ мэдээлэлд нь эргэлдсэн учир нь хүүхдийн дурсамж бодит биш байж болно. Тийм учраас тэдэнд илүү найдвартай баримт хэрэгтэй. Минсуг үргэлжлүүлэн олон удаа энэ талаар дахин байцааж түүнээс бичлэгдэр гарч исэн өрөө болон Магийн гэр ямар байсныг дүрсэлж зурж үзүүлэхийг хүссэн. За Минсуж гэрийнхэн зохион байгуулалтыг наривчлан зурсан нь Магийн орон сууцны байртай нь яг тохирсон. Энэ мэдүүлгийн дараа цагдаа нар Магийн орон сууц болон гэр бүлтэйг амьдарч исэн хоёр гэрийг нь шалгахаар очсон. Нэгжлэгийн үеэр олдсон зүйлс нь видео камер, олс, хөрөө, үсний авчир гэх мэт хүн хорж хулгайлахад ашиглаж болох бүх зүйлс. Цагдаа нар Маг байцаахаар хоригдож буй шорон руу н очсон. Эхлээд Ма бүх зүйлийг няцаасан ч байнгын давтан байцаалтын дараа тэр бууж өгч Минсуд бэлгийн хүчирхийлэл үйлснээ хүлээн зөвшөөрдөг. Цааш үргэлжлүүлэн бүрч жигшмэр зүйл ярьсан нь 8 настай Сунжуу болон 6 настай Ким Хаюун хоёрыг ч хоёулангийн хөнөөж цогцсныг нь хайсан гэж мэдүүлдэг. За эцэст нь олон жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа хэргийг илрүүллээ гэж бодсон ч бүх зүйлс өөрчлөгдөж Ма мэдүүлгээсээ буцаж зөвхөн Минсуд л бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. За охтын алга болсонтой өөрийгөө ямар ч холбоогүй гэж хэлэн өөр зүйл хэлэхээс татгалзаж дуугүй байх эрхээ эдэлдэг.
Ямар ч биет нотлох баримт цогцос хүн амны зэвсэг хэргийн газар байхгүй бас мэдүүлгээсээ буцсан нь прокуроруудыг яах чаргагүй байдалд оруулсан. Шүүхээс ч гэсэн Маг Минсуг хурж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь олон жил өнгөрсөн учраас хөөн хилцэх хугацаа дууссан гэж хүлээн зөвшөөрсөн. За ингээд Ма зөвхөн эхнэрийнхээ дүү хүнүүсэн хэргийн ялаал идэлхээр болсон. За энэ с ิจ гтэн маань Сунжууг алга болсноос ганцхан сарын дараа цэрэгт яваад эргэлдээр очисон гэрийнхнээсээ өөртөөгөө бичлэгүүдийг нь устгаж өгөхийг хүссэн байсан. Дараа нь сэтгтийн өвчтөй гэх шалтгаанаар цэргээс халагдаж ирснийх нь хэдэн сарын дараа Ким Хаюн алга болсон. За Ма Сунжууг алга болсны дараа цэрэгт явхаас өмнө нэг аялалд гарсан. За тэгэхдээ өөрт болон танилуудаа нэг нууцлаг тэмдэглэл бичиж үлдээсэн нь хэрвээ хүмүүс намайг мэддэггүй байсан бол би ямар ч гэмт хэрэг хийхгүй байсан. Хэрвээ би төрөөгүй байсан бол би ямар ч гэм буруугүй байх байсан. Сүүлийн үеийн үйл явдлууд надтай ямар ч хамааралгүй бас би юу ч батлахгүй гэж бичсэн байсан. За эрүүгийн сэтгэл судлалын мэргэжлэнүүд хэлэхдээ энэ тухайн бичигдсэн хэлэлэг нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгээ зөвтгөх шалтгаантай мэт харагдуулах гэж оролцсон шинжтэй байна гэдгийг тодорхойлсон. Гэхдээ энэ тэмдэглэлийн утга нь тодорхой биш. Хоёр янзаар ойлгогдохоор байсан. Эхнийх нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой байж магадгүй, эсвэл алга болсон охидын хэрэгтэй холбоотой байж магадгүй. Шинжээчид хоёр дахь нь буюу 2000 онд алга болсон Сунжуугийн хэрэгтэй холбоотой гэж үзсэн. Маг хэрэгт холбоотой гэж үзэх хангалттай шалтгаан байгаа ч яг тодорхой нотлох баримт олдоогүй. Зөвхөн X эхнэрийнхээ дүүг хөнөөсөн хэргийнхээ ялыг үргэлжлүүлж идлээд 2017 онд суллагдсан. Хүмүүс ч энэ хэрэг ингээд явцгүй болоод дуустлаа гэж бодож идэл 2019 онд Солонгосын бодит гэмт хэргийн алдартай нэвтрүүлгийн багийнханд хачирхалтай загтал ирсэн. Уг захианд өөрийгөө наа буюу 40 настай эрэгтэй нэвтрүүлгийн багийнхнаас тусламж хүсэж байна. Оюуны хомсдолтой эхнэрээ хорьсон хэргээр гүтгэгдсэн. Үнэндээ өөрийнхөө эхнэрээ маш их хайрладаг байсан. Хизээч түнд харгас зүйл хийгээгүй. Эхнэрийнх нь ар гэрийнх нь тэтгэмжийг нь авахын тулд өөрийг нь гүтгэж гинэ гэсэн байдаг. Харин эхнэрийнх нь гэр бүлэн тис өөр зүйлийг ярьсан нь наа гэх эрэхтэй оюуны бэрхшээлтэй охиныг нь манипуляц хийж эхнэрээ болгосон. Эмэгтэй наагаас 5 насаар дүү. Дараа нь гэрийнхнээс нь бүх холбоог нь тасалсан учраас наа гэх эрэхтэйг цагдаад өгсөн тухайга хэлдэг. Телевизийн багийнхан Нагийн ар талыг нь судалж үзэхэд аль хэдийн хүн хулгайлсан хорьсон гэсэн цагдаагийн бүртгүүлтэй байдаг. Үргэлжлүүлэн илүү гүнзгий судлахад амар нэг зүйл мэдэж авсан нь Наа X эхнэрийнхээ дүүг хөнөөж ял идэлсэн. Бас хүүхдийн бэлгийн хүчирхийлэл болон 2000 онд алга болсон охидын хэргийн с ิจ гтэн Маа байсан. Тэгэхээр одоо яригадаад байгаа Наа гэдэг хүн нь өмнө нь бидний ярьж исэн с ิจ гтэн Маа болж таарч байгаа. За юу болсон гэсэн чинь Ма 2017 онд шоронгоос гараад нэрээ сольсон. Дараа нь оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй танилцаад тэтгэмжийг нь авахын тулд гэрэлсэн. Телевизэд өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж тусламж хүсэж захидал бичсэн нь өнгөрсөн бүх хугацаанд өөрийгөө хэрэгтэн биш хохирогч гэж харж явсан гэдг нь тодорхой болж байгаа. Наг судлагдсанаас хойш хянаж исэн сөүлийн цагдаа нар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйд аюул учруулсан гэж баривчилж мөн хоёр охины хэргийг тасралтгүй мөрдсөн цагдаагийн газар мөрдөгчд Магийн амьдарч буй байранд нэгжлэг хийхээр ирээд 200 хуудастайны дэвтрийг олдог. За тухайн дэвтэр дээр 360 өөр тэмдэг дүрс цифр үсгээс бүрдсэн ямар ч ойлгомжгүй зүйлс дүүрэн бичигдсэн байсан. Нэг ёсондоо одоо код шиг зүйл юм уу? За үүнийг нь чухал нотлох баримт гэж үзээд кодыг тайлах ажлыг эхлүүлж тайлж чадсан. За ингээд Магийн өдрийн тэмдэглэл буюу тухайн тэмдэглэлийн дэвтэр дээр байсан зүйлс нь өөрийгөө порно киноны продюсер гэсэн байсан. Би хамгийн даруухан хүн, миний сонирхлыг тат. Хизээж битгий хуурт. Эмэгтэйчүүдийг мөнгөний төлөө ашигла. Би хамгийн чухал. За үүнийг нь бол эрүүгийн сэтгэл судлаачид Ма бол хамгийн аюултай ангилалд багтахаар өндөр эрсдэлтэй соврал хэрэг үлдсэн хүн. Тэр бол эргэлзээгүй цуврал алуурчин мангас гэж дүгнсэн. Тэмдэглэлийн дэвтэр дээр нь байсан зүйлч гэсэн Маг нэг биш нилээд хідэн хэрэг хийсэн гэдгийг нь харуулж байгаа. Ма шоронгоос гарсныхаа дараа интернетээс хийсэн хайлтыг нь шалгахад Сунжуу болон Ким Хаюн хоёрын хэргийн хөөн хилцэх хугацаа хэдий дуусахыг мэдэх гэж хайсан байсан. Ингээд бүх зүйл Маар бол чиглээд байдаг. Нөгөө телевизийн багийнхан ч энэ хэргийн талаар бүх зүйлийг илчилсэн, Нагийн талаар дугаарыг татаж бэлтгэсэн. Энэ бол өмнөд Солонгост шийдэгдэж чадаагүй хамгийн сэтгэл өвтгсөн хэрэгүүдийн нэг. Мөрдөгчид дахин хоёр охины хэргийг нээж гол с ิจ гтнэр Наа буюу Маг татсан ч одоо хүртэл хэргийн үнэнийг илрүүлж чадаагүй.
За тэгсэн хэдий ч Сунжуу Ким Хавё болон гэр бүлийнхнийх нь өмнө шудраг осыг сахиулахаар хэргийн хойноос явсаар л байгаа юм байна. Хэрвээ тэд амьд байсан бол Сунжуу одоо 33 настай, харин Ким Хавё 31 настай байгаа. Сунжуугийн ээж охиноо алга болсноос хойш бүх зүйлийг нь яг хэвээр нь хадгалсан өрөө, тоглоом, хувцас, сурах бичиг, найзуудаас нэрсэн загтлыг ч нийлгүй хизээ нэг өдөр өөрөө ирж уншина гэж хүлээдэг. Бас орой болгон гэрийнхээ гадаа бяцхан охиноо өмнөх шигээ гүүгээд ирэх болов уу гэж хүлээн суудаг юм байна. Хэрэг албан ёсоор шийдэгдээгүй хിവэр гол с ิจ гтний хувийн мэдээлэл хуулиар хамгаалагдсан хിവэр байна. Албан ёсоор яллагчдаар татаагүй учраас мэдээлэл нь нууц учир дахин хэрэг хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэгтэн одоо ч бидний дунд алхаад явж байгаа. Өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та нартаа маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.